За сайн байцгаана уу? Юу байцгаана? За бараг 7 хоног гэртээ алга болж YouTube сууг дээр нэг ч бичлэг оруулсангүй. За магадгүй 10 хоног гэвэл илүү тохиромжтой байх. За энэ бүх хугацаанд би бол зүгээр суусангүй. Сувгийнхаа одоо илүү олон дагагч нар болон subscriber-уудыг маш олноор нэмсэн. За энэ бол манай үүзэн тэч төрийн бус байгууллага дээр нэмээд энэ хүү YouTube сувгийн одоо амин чухал одоо шаардлагатай зүйл болсон гэх юм уу? За юуны өмнө бол Орхон аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрынхандаа бол үнэхээр их баярлаа. За тэр дундаа бүр сэтгэл зүйч болцоохон найздаа бол үнэхээр их талархал хүргье. За тэгэхээр юу болоод өнгөрвөө guys? Үзэн Hackathon 2025 гэдэг нэртэй тэмцээн болон маш өндөр хэмжээний сургалтад одоо би зохион байгуулсан. Мэдээж хэрэг энэ хүү одоо миний ярьж буй IT болон компьютерийн шинжлэх ухаан зэрэг одоо маш олон юм нэртэй одоо нэг зүйлийг бид нэр ингээд маш олон төрлийн одоо салаа ойлголтоор ойлгож явдаг. Миний зүгээрс ч тэр одоо Дели технологийн их сургуулийг төгссөн энэтхэгээд бакалаврын мэргэжлэр computer science-ыг бол нэлээд гаргууд эзэмсэн хүн байдаг учраас би одоо Монгол улсын одоо нийгэм болон хүүхдийн ур чадвар, мэдлэгт бол нэлээд том хөрөнгө оруулалт хийхээр шийдээд за энэхүү ивэнтийг зохиох 9 сарын 28-ны өдөр хамгийн анхад Улаанбаатар хотоос гарсан. За үйл ажиллагааны хувьд бол маш ойлгомжтой. Python гэдэг нэртэй програм хангамжийн хэлний сургалт орсон. За ерөөдөө 100 гаруй хүүхдэд чиглэсэн одоо маш өргөн хэмжээний сургалт болсон болохоор багш нар тэр ер нь бол нэлээд жоох ядралттай сүүлийн одоо хичээлүүд авсныг бол та бүгд анзаарсан баг. Миний зүгээс ч гэсэн үнэхээр их талархсан зүйл бол Орхон аймгийн одоо Эрдэнэт хотын эмсүүдийн хүүхдүүдийг маш их хэмжээнд оролцуулсанд би үнэхээр их баярлсан. Яагаад тэгэхээр бол компьютерийн бол бас нэлээд дажгүй мэдлэгтэй хүүхдүүд үнд ирсэнд бол надад бол их сайхан байсан. Одоо хичээл заахад ч гэсэн нэг талаараа л амарч байсан гэх юм уу. Хүүхдүүдийн маань хувьд ч гэсэн ер нь бол график дизайн болон олон төрлийн одоо мэрэгжлэр суралцж буй хүүхдүүд байсан. Тэдгээр хүүхдүүдэд бол цаашдынх нь бол мэрэгжлийн чиг баримжаа олгох одоо UI, UX дизайн ч юм уу эсвэл загвар болон вебсайт, фронт-энд дэлэн хөгжүүлэх талаарх ерөөдөө нэмэлт сургалтад би орж өгсөн байгаа. Мэдээж хэрэг миний бодлоор бол одоо IT гэдэг мэрэгжлийг бол нийгэмд аягүй буруугаар ойлгож явдаг юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр за IT гэхээр л бүгдээрээ л нэг компьютерт орооцолсон ингээл нэг утаснд шуумдад харагдсан эсвэл нэг тийм бүдүүн ямар тийм юу хүмүүс байдаг гэж хүмүүс бод. Гэхдээ яг л эмч гэдэг мэрэгжилтэй адилхан энэхүү мэрэгжил маань бол маш олон янзын задаргаа, маш олон янзын одоо хөгжүүлэлт ингээд сервер гэх зэрэг эсвэл сүлжээ ч юм уу те энэ зэрэгээр бид нар ингээд маш олон зэрэг хуваагдаад янз янзын ажил хийдэг гэдгийг би энэ хүүхдүүдэд ерөөхдөө таниулж өгөх маш их өндөр хэмжээнд зорж одоо энэхүү эвентийг одоо зохион байгуулсан байгаа. За үүгээр ингээд та бүгдийг харж байгаа чи эхний өдрийн талаарх зургууд бол байна. Тэгээ бид нар бол Unitel-ийн Steam Hub гэдэг нэрт Unitel-с одоо нийгмийн хариуцлагын хүрээнд одоо үүсгэн байгуулсан одоо хүүхдийн ордон доторх жижигхэн компьютерийн лаборатори байсан. Мэдээ би бол энэхүү лабораторийг бол маш өндрөөр үнэлэн маш сайхан одоо хүүхдүүдэд тогтоо тухтай сүүлийн компьютер болон projector зэрэг маш олон зүйлээр хангаж өгсөнд бол баярлсан. Гэтэ нөгөө төгөр бид нар бол Unitel-тэй хамтарч ажилласан гэхээс илүү тэдний заалыг ашигласан гэдгийг та бүгд ойлгох хэрэгтэй. Харин сайн зүйлийн хажуугаар сар зүйл ч гэсэн байдаг. Та бүгд анзаарсан бол манай одоо лаб буюу сургалтын танхим маань бол баг зэрэг асуудалтайг бид нар анзаарсан. Яагаад тэгэхээр хөшиг байхгүй, бас projector тусах самбар байхгүй зэрэг ерөнхийдөө бол биднэрт бол тодорхой хэмжээний асуудал гарч ирсэн. Гэхдээ энэхүү асуудал бол төр зүрийн асуудал буюу шийдэх боломжтой зүйл байсан учраас маш хурдан бид нар шийдээд үйл ажиллагааныхын турш ерөнхийдөө арга хэмжээ аваад явсан. За хамгийн хөгжилтэй юм нь юу юм гэхээр бид нар яг нөгөө хөшиг жоохон байхгүй. Тэгээ хөшиг байхгүй болохоор хүчээр ерөнхийдөө хөшиг тогтоосон чинь манай хөшиг унаад тэгсэн шууд манай нэг эмсүүдийн нэг хүүхэд гарч ирэнгүүтээ хөшгийг нь шууд амар хурдтай буцааж гарч ирэнгүүтээ тогтоож өгсөн байдаг. Үнэхээр мундаг авьяаслаг хүүхдүүд энэ олон талын зүйлээр надад энэ хүү танхим цугларсан гэдэг нь бол үнэхэрийн таатай байсан одоо түүнийг харахад бол за тэгээ сургалтын суусан хүүхдүүд маш олон байгаа хэ. Гэтэ хүн болгон бол IT болох шаардлагагүй. Хамгийн гол зүйл нь юу юм гэхээр та бүгд энэ IT-ийн мэрэгжлийг ерөөдөө яаж явдгийг ойлгосноор ирээдүйд та нарт одоо ямар ч ажилт хийсэн эсвэл ямар ч зүйл үүсгэн байгуулсан энэ зүйлд ч одоо маш өндөр хэрэгцээтэй зүйл гэдэг би бол одоо хамгийн сайнараа одоо та бүгдэд амлая. Энийг бол баталгаатай болох зүйлээ ирээдүйд удахгүй гэдгийг л. Тус үйл ажиллагааны хүрээнд бол Polytechnic College 1-р сургууль, 3-р сургууль, 4-р сургууль, 14-р сургууль, 16-р сургууль гэх мэтлэн ойролцоогоор бараг 100 гаруй хүүхэд одоо энэ хүү сургуультанд хамрагдсан байсан. Орхон аймгийн хүрээнд ч гэсэн өөрөө бол маш олон сургуультай юм билээ. 40 гаруй сургууль байдаг. Хувь болон
улсын сургуулиудыг нэгтгээд үүн дээр нэмээд Empathy болон Эрдэнэс лицей сургуулиас бас хүүхдүүд ирсэн байсан. Би үнэхээр их баярлалаа та бүгдэд. Гэхдээ энэ удаагийн ивент л нэг иймэрхүү баг зэрэг асуудалтай байсныг тооцвол маш сайн энэ өндөр хэмжээний мэдлэг та бүгдэд би хүргэсэн гэдэгт бол маш өндөр түвшинд итгэлтэй байгаа. Ягаад тэгэхээр энэхүү одоо ивентэд заасан зүйлс бол багшийн энтгэг улсад сурж исэн. За 10 жилийн хөтөлбөр бол биш. Гэхдээ их сургуулийн хэмжээнд одоо тухайн үеийн оюутнуудад зааж исэн маш их нарийн мэдлэг мэдээллийг би та бүгдэд бол сайхан багцлаад Монгол хүүхдүүдэд илүү ойлгомжтой. Дээр нь нэмээд багш нь өөрийнхөө ажлын туршлага дээрээс нэмэгдүүлээд нэлээд олон зүйлээр баяжуулсан. Миний нөгөө нуу хав орсон одоо тийм төслүүд болон та бүгдийг ажиллахад бол маш ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж хэрэг энэхүү одоо YouTube суваг дотор та нар анзаарсан бол Python хэлний бүтэн курс хичээл байгаа. За тэгээд Python хэлний бүтэн курс хичээлийг би та нарт оруулсан байгаа учраас яг дараа нь энэ ивентийн дараа ч гэсэн YouTube хуудасаас ороод үзэж ямар ч асуудалгүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин Орхон аймгийн хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газарт бол гүнээсээ талархал илэрхийлж байна. Ягаад тэгэхээр бидэн зориулж одоо маш олон төрлийн зүйлээр хангасан стикер бол стенд тэгээ бас маш хэмжээний одоо биднэрт маркетинг буюу хүүхдүүдэд илүү хүргэж ажиллах тал дээр одоо хамгийн гайхалтай ажилласан хүмүүс гэж бид тэднийг хүүхдийн ордныхыг бол дүгнэж байна. Тэд нартай бол үнэхээр чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэгээд энэхүү бичлэгийг үзэж буй одоо хүүхдийн ордон дээр ирж суралцдаг хүүхдүүд та бүгд байвал өшөө олон тэр хүмүүстэйгээ ойрхон илүү олон гоё сонирхолтой зүйлс нь оролцож байгаарэ гэж хүсье. Харин ивентний төгсгöd бол бид нэр цөөхөн хэдэн минутанд бол content creation төрлийн одоо сургалт оруулсан байдаг. Тэгэхээр тэр сургалтанд бол маш цөөхөн хүүхэд хамрагдсан байна. Контент одоо бүтээн гэдэг бол нэг талаасаа бол маш одоо энэ зуунд бас хамгийн шаардлагатай одоо хэрэгцээтэй одоо скиллүүдийн нэг болцсон гэсэн үг. Тэрхүү скиллийг ч гэсэн баг зэрэг хүүхдүүдэд тайлбарлаж өгсөнд бол би үнэхээр их баяртай байна. Тэгээ орсон ерөөхдөө курсуудын хувьд бол Python-гийн курс орсон. Тэгээ энэхүү курсын төгсгөлд бол бид нэр одоо Snake гэдэг тоглоомыг хийсэн. Зарим нэг хүүхдүүд нь Dice гэдэг тоглоомыг хийсэн. Тэгээ өөр өөрсдийн чадхаараа ингээд тодорхой хэмжээний одоо өөрийн үеийнхэнтэйгээ хамт өрсөлдөөд ямар нэг зүйлд хүрч одоо ямар нэгэн өөрийн гэсэн одоо зүйлийг бүтээж чадсан гэдэгт байл та бүгдэд баяртай байна. Тэгээд харин Unitel Steam Hub-ийн хувьд бол үнэхээр одоо гайхалтай танхимаар бидэрт хангасан. Дээр нь нэмээд одоо сүүлд гарын бэлэг болон маш олон зүйлсээр одоо хүүхдүүдэд л өөрсдийнхөө зүгээс одоо хамгийн сайнаараа бид тэрхүү ивентэд тусалсан гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сайхан зүйл нь юу байсан гэхээр надад л энэ болд захирлын хамгийн сүүлд хэлсэн үг бол хамгийн таалагдсан. Ягаад тэгэхээр энэхүү хүн бол одоо мэрэгжлийн хүн. Гэхдээ би та бүгд анзаарах юм бол IT-ийн салбар болон холбооны салбарын бол өөр хоорондоо бас жоохон тусдаа мөртлөө хамтын ажиллагаа ямар их байдаг талаар бас энэ болд захирал одоо энэ ирээдүйдийн хүүхдүүдэд чиглэсэн зүйл дээр ямар хэрэгтэй зүйл болох нь бид бүгдэд тайлбарлаж өгсөн. Үнэхээр Орхон аймаг Эрдэнэт хотны хувьд ч гэсэн хүүхдэд маш хайртай газар бөгөөд цаашдаа одоо ивент болгон дээр ирнэ хүүхдүүдэд чиглэсэн зүйлс төр маш их хэмжээнд оролцдог юм билээ. Тэгээ багшийн бичлэгийг үзсэн өөр олон хүүхдүүд байгаа бол багш нь одоо ивентийн төгсгөл та бүгдэд IT Vision гэдэг нэртэй ерөөхдөө IT Vision гэдэг нэртэй бид нэр ивент одоо зохиосон. Тэгэхээр энэхүү ивентэд хамрагдсан бүх хүүхдүүдэд үнэхээр их баярлалаа. Тэгээд та бүгдэд багшийн одоо хүрхийг зорьсон зүйл магадгүй тэр ихтгэл төр дутсан зүйл нь одоо стартап үүсгэх талаар яагаад стартап одоо энэ нийгэмд чухал вэ? Та бүгд юу хийж болох вэ? Хамгийн гол нь өөрсдөө голохгүй нас бага хийх боломж бага гэж бодолтгүйгээр цаашдынх нь одоо ирээдүйн амьдралд нь иймэрхүү зүйлсийг бид нэг ингэж яаж хэрэгжүүлэх боломжтой. Яагаад тэгэхээр энэ IT-ийн бидний Орос одоо Python гэдэг нэртэй програмчлал хэлж өөрөө л мянга задардаг. Тэгээ энэ хүү задрал дундаас нь та нар анзаарах юм бол маш олон төрлийн одоо гарааны бизнесүүд болон маш олон төрлийн шин санааг та бүгд өөрсдийн байгаа газарт хүргэх боломжтой гэдгийг багш нь та нарт баталгыг л хүссэн ивент байсан. Харин үүгээр битгий зогсоорой залуусаа. Цааш нь судлах юм байвал өшөө судлах хэрэгтэй. Багш нь эндээс нэмээ та бүгдэд нэмэлтээр курсуудаас оруулж өгч болно. Өшөө иймэрхүү компьютертэй одоо дагнсан иймэрхүү зүйлс бол дуусахгүй. Тэгэхээр та бүгд одоо ойр хавьтаа сургуульдаа ч юм уу энэ тэрнгээр ингээд аль болох өөрсдийнхөө хийсэн юм гоё сурталчилж өгч чадах юм бол тэр л багшийн хувьд бол энэ ивентийг зохиос хамгийн гол утга учиртай зүйл болсон юм шүү. Тэгээд за ингээд бүх хугацаа болон өөрсдийн цаг зав зарцуулж ирсэн бүх хүүхдүүдтэй үнэхээр их баярлалаа. Тэгээд нэрээ тэгээд like and subscribe гэдэг нэг хоёр товч байгаа. Тэрийгээ сайхан дараад өгөөрэй. За тэгээд нараа уулзцгаая. Түр баяртай.